үйл ажиллагаагаа явуулахад зайлшгүй шаардлагадах хөрөнгөтэй байх ёстой бөгөөд төрийн өмчтэй холбоотой харилцааг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулдаг. Хуульд зааснаар төрийн өмч нь төрийн нийтийн зорилттой болон өөрийн өмч гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Төрийн нийтийн зорилттой өмчид газрын хэвлэл, түүний баялаг, улс түүний доторх баялаг, ой түүний дагалдах баялаг, ургамал, ан амьтны нөөц, түүх соёлын үнэт зохицолбор, хөшөө дурсгал, археологийн болон палеонтологийн олдор, хуулиар нийтийн зорилтоор ашиглахаар тогтоосон бусад эд хөрөнгө хамаардаг бол төрийн өөрийн өмчид, төрийн байгууллага, албан газар, төрийн өмчт үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө, төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн төрд ногдох хувь хөрөнгө, улсын төсвийн болон бусад тусгай сан, улсын тусгай хэрэгцээний бэлтгэл нөөц, төрийн болон орон нутгийн өмчт төрөлдсөн мэргэжлийн эмнэлэг нэгдсэн эмнэлгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө хамаардаг. Төр нь энэхүү өмч хөрөнгөө бусдад эзэмшүүлж, ашиглуулж, түрээслүүлж, худалдаж хувьчлах хэрэгтэй бөгөөд энэ харилцаанд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагддаг байна. Хуулийн хэрэгжилттэй хамаарал бүхий маргааныг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага урьдчилан шийдвэрлэх журамтай ба хэрвээ энэхүү байгууллагын гаргасан шийдвэрийг талбарт эс зөвшөөрөх аваас хамаарал бүхий шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлнэ.